Урлаг гэж чиний хувьд юу вэ? Урлаг гэж одоо нэг өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө нэг хөгжим урлагийн тал дээр жоохон нэг тусалцаа авах юм болоо гэж боддог шүү дээ. Манай сургууль дээр тоглолт болоод гоё хөгжим хийсэн. Тэгэл гоё яг баг дотор нь орчхоор л хөгжим хийстэй. Тэгэл нэг амар гоё нэг хөдөө нэг өтцсөн юм шиг санагдсан. Яастаа жоохон нойр үрсэн л дээ. Тэгээд удмаар санагдсан байхгүй. Ягаад хөдөө утсан юм санагч байна? Нэг юм дуу муу л хэрч юм уу та. Дуу нэг шуу мууны дуутай адилхан. Нэг юм үзэж байгаагүй. Тэр уцснаас л үзчихсэн. YouTube-ээс үзэхэр бол нэг зүгээр чи хэмжээ ингээл өдөр үзэхэр арай гоё идэг. Саяны хөгжим ямар мэдрэмж гэсэн? Хөгжим нь болохоор их гоё уянгалаг дуурж байсан. Рок нь болохоор ингээд сэтгэл сэргийчээр ойлуулсаар гэл тэгчээр байдаг. Тэгээд энэ болохоор ойлуулж марч юм шиг гээ унтуулж марч юм шиг байдаг. Юу нь бол сонгодог хөгжим талаар ямар ч тийм мэдлэг байхгүй. Тэгээд сонгодог хөгжим гоё гэдгийг одоо л мэдлээ. Урлагийн хүмүүс гэхээр ямар хүмүүс вэ? Тийм дээд зэрэглэлтэй ухаантай хүмүүсийг л хэлэх.